Спутник Монгол 92.5 бизнес эдийн засгийн тэнхлэг нэвтрүүлгийн маань одоо шинэ дугаар эхэлж байна. За өнөөдөр манай тэнхлэг нэвтрүүлгийн маань зочноор Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын зөвлөх, Монгол Оросын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал оюун тэгших маань хүрэлцэн ирлээ. Ингээд танд энэ өдрийн минь төргий. Сайн байна. За маргааш нэг өдөр утахгүй баяр наадам эхэлж байна, танд бас баяр наадмын минь төргий. За баярлалаа. За өнөөдөр бидний нэвтрүүлгийн сэдэв бол Евразийн эдийн засгийн одоо төр хилэлцээрийн тухайд байгаа. За энэ эргэн тойронд болж байгаа үйл явдал мэдээллүүдийг манай иргэд сонсогчид нэлийн дэлгэрэнгүй авах байхаа гэж бодож байна. За манай одоо оюун тэгш ах маань өөрийгөө танилцуулаад за тэгээ Евразийн эдийн засгийн төр хилэлцээр гэж юу хэлээд идэг юм бэ? Энэ талаар эхлээд хоёлоо ярилцлага үргэлжлүүлье. За баярлалаа. За би Инүши оюун тэгш Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд одоо дасралтгүй 40 жил ажиллалаа. Энэ ажиллаж хугацаанд бол мэрэгчлэн гадаад харилцааны хэлцээний дарга ерөнхий нэр эмчийн дарга. Тэгээ гол ажлын хүрээ бол одоо Оросын холбооны улс болон одоо социализмын үед бол Севийн гишүүн орнууд, социалист орнуудын хариуцсан хамтын ажиллагааг хариуцсан тийм мэрэгчлэн байсан. Одоо бол би тэтгэврдээ гараад зөвлөгөө хийж байгаа. Дахин зөвлөгөө хийхдээ бол би бол Оросын холбооны улс одоо энэ СНГ-ийн тусгаар тогтносон орнуудын одоо бизнесийн харилцааг хамтд ажиллах энэ боломжийг эдгээр судлах, дэмжих, туслах эдгээр маягаар явж байгаа. Тэгмээр одоо бол энэ сүүлийн жилүүдэд манай Монгол улс Евразийн эдийн засгийн холбооны орнуудтай бол одоо чөлөө худалдааны төр хилцээр байгуулсан. 3 жилийн хугацаанд чинь чөлөө худалдааны тэр хэлцээр нь Евразийн эдийн засгийн холбоо гэдэг нь ямар ач холбогдолтой холбоо вэ гэдэг нь би бас та нарт хэлж ярив те. Ерөнхийдөө эхнээсээ бол манай Монгол улс бол социализмын үед бол одоо социалист орн гэдэг одоо нэг 24-5 орнтой бид нар хамтарч ажилладаг байсан. Тийм бол энэ нь бол одоо бас Евразийн эдийн засгийн холбоо гэдэгтэй адилхан Севийн гишүүн орнууд гэж Совет экономический взаимопомощь гэж байсан. Агуу бол эдийн засгийн харилцан туслах нийгэмлэг гэж байсан. Энэ орнуудтай бид нар бол бизнесийн харилцаатай байсан. Тэгэхээр энэ орнуудтай бол бид нар бол бизнесийн харилцаа худалдаа эдийн засгийн хөрөнгө оруулалтын тийм үйлдвэр одоо тий манай эдийн засгийг бол социализмын үед бол сэргээж босгох шинэ салбар бий болоход бол их том хувь нэмэр оруулсан байгаа. Тэгээд одоо өнөөдрийн хувьд бол бид нар Оросын холбооны улсын Буднаар хятад ард улс хоёрын хооронд оршдын хувьд бол манай гол одоо стратегийн хоёр түнш бол энэ хоёр орн болсон. За тэгээд гадаад худалдааны хувьд бол Оросын холбооны улстай бол манайх нэг тэгээд одоо Евразийн эдийн засгийн холбооны орноттой бид нэг 10% гадаад худалдааны эргэлттэй бол одоо Буднаар хятад ард улстай бол 60-аас 70% гадаад худалдааны эргэлттэй болсон. Евразийн эдийн засгийн холбоо гэдэг нь бол энэ Европ, Азид байгаа одоо ийм улс орнууд байгаа юм. Энэ бол Оросын холбооны улс, Беларусь, Казахстан, Армени, Киргиз гэдэг энэ 5 улс нийлсэн ийм холбоо байгаа юм. Энэ холбоо бол хоорондоо одоо эдийн засгийн интеграцчлаар одоо хамтарч ажилладаг, бизнесээ хийдэг. Ийм Евразийн эдийн засгийн холбоо байгаа. Энэ Евразийн эдийн засгийн холбоод бол манай Монгол улс судалгаа хийж энэ Евразийн эдийн засгийн холбоотой хамтарч ажиллах ийм ямар боломж байна уу гэдгийг бол бид нар олон жил судалж үзэж байгаа юм. Тэгээд яг хөө танхимчсан энийг бол бас төрөөс даалгавар аваад гадаад харилцаа бид нар бол анх энэ чинь бол гадаад харилцааны яамтай хамтарч судалсан юм. Яг гадаад харилцааны яамтай гэхээр энэ бол одоо 20 жилийн өмнөх асуудал. Тэ би ирэхэд тэгээд энэ олон жилийн өмнөөс бид нар судлаа. Тэгээд гол зорилго бол Оросын холбооны улстай бид нар бизнес үйл ажиллагаа явуулах, гадаад худалдааны үйл ажиллагаа явуулах хамгийн том бэрхшээл нь бол энэ татварын тэгээд одоо бичвэр баримт хүн зорилтын асуудал байдаг байсан юм. Тэгмээр энэ асуудлыг Оросын холбооны улстай ярих сүүлийн жилдүүд сүүлийн ялангуяа 10 жилд бол энэ Оросын холбооны улс бол өөрсдөө Евразийн эдийн засгийн холбоо гэж байгуулсан. Евразийн эдийн засгийн холбоог бол эдгээр 2015 онд бол байгуулсан байна. Энэ хугацаанд бол бүх одоо эдгээр өөрийнх нь бизнесийн үйл ажиллагаа нь бол энэ холбоогоор явдаг болсон. Тэгмээр Оросын холбооны улстай бид нар гэрээ байгуулах юм бол тэгээд өөр энэ гэрээнийхээ дагуу бид нар Оросын холбооны улсын зах зээл рүү гарлаа гэхэд ялгаагүй энэ цаад 5 орны зах зээл рүү гарлаа гэдэгт адилхан болж байгаа юм. Тэгмээр бид нар бол одоо зөвхөн Оростой биш Евразийн эдийн засгийн холбоотой ярих асуудал болж байна. Тэгээд олон жил ингэж ярьсаар бид нар бол ерөөсөө яг холбооны жинхэнэ гишүүнээр биш эдгэртээ бол яг хуу гадаад худалдааны
гэрээ хэлцэл байгуулад ажиллах нь зөв юм байна. Тодорхой барааны нэг төрөл дээр бид нар бол бас гайлын хөнгөлт эдлэх. Тэгээ хамтарч ажиллах бичиг баримтын бол хэмдэр хөнгөлтийг эдлэх юм боломжтой юм байна гэдэг. Тэгээ танхимд байхад бол бид нар энд бол бас холбоонд дэлгэцгүй илүү зургаар энэ бичиг баримтаар ингээд шинэ бичиг гэрээ хэлцэл байгуулад ингээд ажиллах үед бас нэлээд судалсан. Орон орнуудад юуг байдлыг судлаад одоо сүүлд бол Евразийн эдийн засгийн холбоонд бол Киргиз бол илсэн байгаа. Киргизийн танхимтай бол бид нараас уулзаад би өөрөө уулзаж ярилцаад тэгэхэд бол бас нэлээд хүндрэлүүд өдр байсан билээ эхэндээ бол. Яад түүхээр бол яг хуу Евразийн эдийн засгийн холбооч нь л одоо юу гэдэг Киргиз улсыг бодвол тэр чинь нэлээд хөгжөлтэй орон. Тэгэхээр тэр өөрийнхөө бүтээгдэхүүнийг тэр орны зах зээл дээр гаргахад бол техникийн шаардлагыг хангасан байх хэрэгтэй. Манай бүтээгдэхүүн бол ялангуяа Киргизийн хөдөө аж ахуйн ноос нуулаар айширны бүтээгдэхүүн гэх бол бас буураа хөгжилтэй орны одоо чанар ямар байдаг лээ дээ. Тэр чинь бас хөгжилтэй орны зах зээл дээр гарна. Тэр чанар нь бол өөр юм. Тийм болохоор тэр улсын зах зээлд нийцсэн тийм чанартай бүтээгдэхүүн гарах хэрэгтэй байна гэдгийг бол эдгээр стандартаа өөрчлөө шинжилээ чанар эдгээр бол шал өөр шатанд очисон гэж ярьд юм бэл. Тийм л энийг дагаад бол та нар бол энэ холбооны гишүүнээр гэж явахаасаа илүү чөлөө тодалдааны хэлцээр байгуулаа. Төр хэлэлцээр. Төр хэлэлцээр. Яг одоо эхлээс мэдээд чөлөө тодалдааны хэлэлцээр гэж ярьж явсан юм. Тэгэхэд бол Оросын энэ Евразийн эдийн засгийн орнос хамгийн түрүүнд Вьетнам бол чөлөө тодалдааны хэлэлцээр байгуулсан юм лээ. Тэгээ Вьетнамтай бид нараас очиж уулзсан. Тийм болохоор бол ерөөхдөө энэ байдлаар төр хэлэлцээр байгуулсан нь илүү ашигтай юм байна. Тодорхой нэг төрлийн бараан дээр манай чинь бол одоо бүх бараа бол энэ Оросын зах зээл рүү бол гарахгүй шүү дээ. Тийм болохоор одоо энэ зах зээл дээр бол хэрэгтэй шаардлагатай одоо махнаас авахгүй бол ноос ноолоор арьс ширтэй одоо манай нэхий идэл шүүг эдэр гэдэм Сибирийн тойрог Оросын зах зээл чи одоо энэ хүүтэн хасах 40 градусын Сибирийн тойрогт байгаа одоо юу гэдэг Бурят байна, Ирхүү байна, Якут, Саха эдэргээл тэгээ эдгээр бол манад ирээд манай энэ гоё одоо говийн бүтээгдэхүүнтэй хөдөө аж ахуйн голын бүтээгдэхүүнийг бол энэ үзэж хараад аюул сонирхдаг байхгүй ямар гоё бүтээгдэхүүн маань энэ бүтээгдэхүүн яагаад манай зах зээл гарахгүй байна гэдэг Оросын зах зээл рүү гаргах гэхээр одоо манай энэ бүтээгдэхүүн чинь бид нар судлаад үзэхэд нөт гайл эдэр нийлээд 60-аас 70% татвартай дээр байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар бол өөрийнхөө бүтээгдэхүүний 60-аас 70% татварыг нэмээд Оросын зах зээл дээр гаргахад бол тэр чинь ямар үн нөртөгтэй гарах вэ? Оросын зах зээлийн тэр худалдаа авагч ямар хүчин чадалтай билээ дээ тий. Ийм үнэтэй бүтээгдэхүүнээс авч чадах уу? Тэгээ энэ дээр бол бид нар Оросын талтай бол байнга хүсэл тавьж одоо Орос Монголын засгийн газар хоорондын комиссийн хурал гэж байна. Энэ комиссийн хурлын үеэрийн асуудыг нэлээд олон жил ярьсан. Тэгээд эцсийн бол одоо комиссийн хэмжээнд бол чөлөө тодалдааны хэлэлцээр байгуулж ажиллах нь зөв юм байна. Тэгээд энийг судлаад үзээ. Тэгээд чөлөө тодалдааны хэлэлцээр бас бидэрд яваанд ашигтай байх үгүй юу? Тэгэх юм бол зөмөрөөс 3 жилийн хугацаар төр хэлэлцээр гэж байгуулъя. 3 жилийн хугацаар төр хэлэлцээр байгуулад одоо бол сүүлийн жилүүдэд хийгдсэн юм гэхээр манай одоо экспортын бүтээгдэхүүн ноос ноолоор арьсийн бүтээгдэхүүн одоо энэ орны энэ Оросын холбооны улсын зах зээл дээр гарахад ямар техникийн нөхцөл хангасан байх хэрэгтэй. Ямар чанартай бүтээгдэхүүн гарах уу гэдгийг бол бид нар энд нь тааруул бид нар өөрийнхөө стандартуудыг бол боловсруулж байгаа. Ингээ 3 жилийнхаа төр хэлэлцээрийг батлаад одоо бол 7 сарын 22-наас хэлж жилгүү. Тийм болохоор бид нар нодон жил бол нодон жилийн 6 сард бол бид нар гэрээ байгуулсан өсгөлсөн. Тэгээд бид нар бол одоо техникийн нөхцөлийг бид нар бол нэлээд сайн сайжруулад хамтарч энийгээ боловсруулад тэгээд одоо 7 сарын 22-нд энэ хүчин төгөлдөр болж эхэлж байгаа. 7 сарын 22-оос одоо манай бүтээгдэхүүн гэрээ байгуулдаг энэ орнуудын зах зээлээр гарахад бол одоо тодорхой хэмжээний татвараас чөлөөлөгдөн өгөөл хөнгөлт эдлэнэ гэсэн үг. Тийм болохоор энэ бол яг бүх бараан дээр биш 367 нэг төрлийн бараа. Тэгэхдээ энэ бол манай дийлэх бараа л да. Одоо манай экспортод гардаг. Одоо голлог бараа 90 төдийгээд тооцоод үзвэл 92 нь болж байгаа юм. Манай экспортын бүтээгдэхүүн. Энэ бол голдоо өргөн хэрэглээний бараанууд байгаа. Ноос ноолор бараа, махан бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн. Ийм бараанууд байгаа юм. Одоо энэ дээр махан бүтээгдэхүүн ноос мал аж ахуйн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүд экспорт нь энэ дээр ч одоо хамгийн гол махан бүтээгдэхүүн гэхэлэр бид нар нөгөө одоо юу гэдгийг тэр чанар стандарт тэрийг хангах одоо мал имлэгийн ялангуяа мал имлэгийн тэр асуудлууд чинь хэцүү шүү дээ. Одоо саяхан ингээл тэр бараа ингээд тэр ч одоо шүлхийн мүлхий гарсан гэхэлэр бас энэ стандартын шаардлагуудыг одоо хангах тэр бэлтгэл ажиллаж гэдэг юм уу? Энэ одоо хангалтаасаа хийгдсэн үү? Хийгдсэн. Бид нар бол сая он гараад 2 сард Москвад бол 2 одоо манай их хурлын дарга одооний энэ ерөнхий сайд учрал дарга тэргүүтээ бид нар төлөөлж айлчилсан. Энийн гол ажил нь бол одоо хэрэгжиж байгаа манай чөл
удалдааны төр хэлцээрийн бэлтгэл ажлыг бид очиж ярилцсан. Тийм болохоор энэ бүрэлдэхүүнд бол хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, замаал эмнэлгийн газар 20 цэрийн албаныхан ирээд холбогт одоо эрчим хүч барилга гэдэг их холбогт яамдуудтай эдгээр явж гэрээ хэлцлээ эдгээр хийж энэ техникийн нөхцлүүдийг бол сайн тохиролцож авсан. Тийм дээр бидний саяын явсан айлчлалд Оросын тал бол их өндөр хэмжээнд хүлээж авсан. Бид нар тэнд бол уулзаад бас нөгөө өглөө бас зангаагүй уулзалт цайдар уудгийн. Тэрэн дээр бол манай тэр бүрэлдэхүүнд явсан төрийн албаны хөтөлбөрүүд бол одоо учрал дарга бол бүгдийг босгож жагаад одоо бидний өмнө бол ямар хэлэлцээрүүд хийгдэв, ямар үр дүн төрөв гэдгийг бол бидний сайн ярихад ерөөхдөө бол Оросын тал хүндэр хэмжээнд хүлээж авч энэ асуудлуудыг бол шийдэхэд бол нэлээд одоо ажил явуулж байгаа юм байна гэдгийг бол бид ойлгосон. Тийм болохоор одоо энэ Оростой энэ байгуулсан энэ хэлэлцээрийн гол үр дүн нь бол манай экспорт нь гарч байгаа бараа бүтээгдэхүүний тариф багасхаас гадна янз бүр хөл соёлууд байдаг байхгүй юу? Тийм. Уу яг чинь бүх бараа тэглэгдэхгүй. Тодорхой нэг төрлийн бараа тэглэгдэн одоо жишээл мах тэглэгдэн. Ноос ноолор эдэр бол яан тэглэгдэн. Тэгсэн мөртлөө өөрийнхөө зах зээлийг биднээс хамгаалах хэрэгтэй. Тийм л Оросын одоо нарийн бов, канжижирка, одоо юу молочка, сүүн бүтээгдэхүүн. Хүнсний бүтээгдэхүүн бол их хэмжээгээр хийгддэг, айгүй том зах зээл зориулж хийгдсэн болохоор эдгээр чинь бол айгүй хямд өртөөр босдог байхгүй юу? Оросын албаны улсад бол юу гэдэг юм наадсан гэдэг эрчим хүч бол хямдхан байгаа. Энтэй холбогдуулаад одоо нөгөө адил нэр төрлийн одоо 367 тэр нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортоор орж ирээд манахаас бас экспортоор гаргаад ингэхэр зэрэг бас тэр импортоос хамаарсан болгоомжлол эрсдэл байдаг болоо нөгөө жижиг дунд үйлдвэрүүдээ одоо бас ингэ шахаад нөгөө импортын бүтээгдэхүүнүүд эзэлчихгүй байгаа. Та энэ дээр юу гэж хэлэх вэ? Тийм ээ, бид нар бол энэ тал дээр манай танхим дээр бол нэлээд хэд хэдэн удаа сэлцүүл бас хийсэн. Манай энэ үйлдвэрүүдийг байлцуулаа. Тийм л манай одоо гол үйлдвэр юу гэдэг өгөөж хэрбаа далахч хэр манай апуу гэдэргээл тийм Оросоос янз бүр ус ундаа RP орж ирээд манай зах зээлийг эзлээд авал яах юм эдэр гэдэг талаас олон талаас бид нар энийг бол ярьж байгаа. Тийм л бидний гол ярьсан зорилго бол юу гэхээр хамгийн түрүүнд бол энэ чинь Монгол улсын үндэсний ашиг сонирхлыг бол бид нар хамгаалах хэрэгтэй. Хоёрдугаар бол үндэсний үйлдвэрээ эрх ашигыг бид нар хамгаалах хэрэгтэй. Тиймээс бүх төр барааны нэг төрөл дээр орж ирж байгаа барааны нэг төрлийг бол татвараас чөлөөлөхгүй. Тодорхой хэмжээ бол татвартай байна. Яг бол тэр бүтээгдэхүүн манай зах зээл дээр орж ирэхэд манай өөрийн үндэсний үйлдвэрүүдийн үнэлгээтэй бол бас ойролцоо байх хэмжээтэй. Бүр хамаагүй хямдхан биш. Хямдч юм бол бид нар үндэсний үйлдвэрүүдээ бас яаштай нэггүй байдал оруулах шүү дээ. Тийм л тэгүүлэхгүй тулд бол энэ чинь төр хувийн хвшлийн бас нэлээд хамтын ажиллагаа энэ чинь явагдаж байгаа. Тийм болохоор энэ дээр бол одоо манай хүнс үдэ аж хөнгөн үйлдвэр яам, манай эдийн засгийн яам, за манай салбарын яамд, тээврийн яам, эрчим хүчний яам. Эдгээр бол их том оюутан оролцож байгаа, хорцоод оролцож байгаа. Бүх бараа 367 нэр төрөл гэдэг чинь бид нар бараа болгон дээр бид нар ярилцсан байхгүй юу? Энийг бол импортоор орж ирээд ямар ач холбогдолтой, ямар манай үндэсний үйлдвэр тохирох вэ? Гэрлээр нэлээд бид нар олон талаар ярилцсан байгаа. Тийм болохоор бол яг хуу энэ 7 сарын 22-оос хэрэгжиж эхлэхээр бол янз бүрийн бас бэрхшээлүүд гарч ирнэ. Энэ ч нэг энэ төр хэлэлцээр ч одоо ингээд нөгөө бас жилдээ ч юм уу жилээр эдийн засгийн яам дээр ч юм уу бас ингээд нэг үнэлгээ дүгнэлт өгөөд тэгээ 3 жилийн дараа үргэлжлүүлэх үү эсвэл одоо юу гэдэг туршилтын бараг 3 жил шиг л одоо ингээд өнгөрөн шүү дээ. Тэгэхээр явцын дунд бол бас зохицуулагдах анхаарч үзэх асуудлууд бас яг практик дээр яхаар гарч ирэх байх л да. Тэгэхээр энэ нөгөө гайлын татврын орлогон дээр бас одоо ингээд ихэнх бүтээгдэхүүнийг бас тэглэхэд ингээд багасчихаар гайлын татврын орлого одоо бүрдүүлэлт багасчих уу? Одоо яаж зохицуулагдах вэ? Тэгэхээр энэ эхэндээ бол яг гайлын орлого энэ ч бол буурна. Тэм яаж утсан бол буурч чинь ихэнх олон бүтээгдэхүүн юунууд бараанууд нь татвараас чөлөөлөж идэр орж ирж тэгвэл татвар багасч идэр орж ирнэ. Тийм болохоор бид нар бол энэс таатай нөхцөл бий болж байгаа чинь бичиг баримтын бол бид нар хөнгөлт бол эдлэн энэ. Хурдан шуурхай энэ гайл бол үйлчлэнэ. Ямар нэгэн норматив одоо нэг машиныг нэг бараа нэг төрлийг бол гаргахад ямар хугацаанд гарах үед нормативуд бий болж байгаа. Тийм болохоор манай барааны нэг төрөл бол өөрчлөгдөх байхгүй юу? Одоо өнөөдөр хэд бол бид нар энэ орн руу бол энэтэй манай нийт гадаад худалдааны эргэлтийн 10% нэг 3 тэрбум ам долларын бараа ишээ экспорт нь гардаг. Энэ бол одоо манай хамтарсан одоо судалгаа хийж үзсэн эдийн засгийн одоо Евразийн эдийн засгийн комиссийн манай эдийн засгийн хөгжлийн яамны судалгаа хийж үзснээр бол 2 дахин нэмэгдэнэ. Шилийн сүүлийн 2 жилийн хугацаанд
гэж бодоход бол энэ 3 тэрбум доллар бол 6 тэрбум доллар болно. Энэ 6 тэрбум долларын барааны тодорхой хэмжээний бол татвар боломжтой төлөгдөнө. Тийм болохоор бид нар бол эхний ээлжинд бол татвар багасаад гайлын татвар багасаад энэ явандаа бол нэр төрөл орширсноор нэмэгдснээр бол энэ хөгднө гэсэн тийм юутай тооцоол байна. Энэ ерөнхийд бас ингээд худалдааны тэнцэл бас алдагдсан байдаг шүү дээ. Орос улсад улс одоо нэг хэсэг чинь нөгөө татвар бас нэлээ баг 30 25% мөгөл ингээд бас 40%-тэй нэлээ нэмэгдсэн одоо тийм тарифтай байсан. Тэгээд тэдгэр одоо нөхцлүүд бол гайгүй одоо буурах уу? Тэр одоо гайлын татвар нь их өндөр байсан шүү дээ. Одоо энэ хэлцээр ерөөхдөө энэ хэлцээр гол ач холбогдолч нь бол одоо миний тооцоолж хоёр гол ач холбогдол. Нэг нь бол гайлын татвар бүгднэ. Гайлын татвар. Хоёрдугаар нь бол гайлын татвараас гадна хүн суртлын бичиг баримтын бүрдүүлэлт гэдэг байхгүй юу? Тэр мал эмнэлэг 20 сарын албаны бичиг баримтын бүрдүүлэлт их хүн сурталтай. Энэ бол хэлбэршин гэж байгаа. Тийм энэ хэлбэршаад манай экспорт барааны нэг төрөл бол орширх байхгүй юу? Тэгээ эдийн засгийн одоо төлөлтөнд дээр нь одоо бас аж ахуй нэгж одоо үйлдвэрлэл хөгжих. Ерөөсөө үйлдвэрлэлээ бид нар хөгжүүлж энэ сайхан одоо боломжийг бас ашиглаад энэ 3 жилд бол бас нэлээ өргөн талаацтай нэр төрлөө нэмэгдүүлж тийм ээ аж ахуй нэгж болгон иргэн болгон одоо бас энийг анхаарч үзвэл бас их сайхан боломжууд харагдаад байна л да. Нөгөө бизнес хийтэл гэдэг шиг тийм сайхан боломж харагдаж байна. Гэхдээ нөгөө талаас одоо манай аж ахуй нэгжүүд одоо Евразийн тэр зах зээлд бараг 200-аад сая хүний зах зээл яригдаад эхэлнэ. Тэгнь 200-аад сая хүний зах зээлд бол бид нар гараад улс орныхоо эдийн засгийг өөрсдийнхөө аж ахуй нэгжийг одоо өсөж томруулах юм боломжууд бол нэлээд сайхан одоо байнуудаа л гэж харж байна. Тэгээд энэ нэг аж ахуй нэгжүүдийг бас нэг итгэмжлэгдсэн аж ахуй нэгж гэж яриад байгаа. Тэр итгэмжлэгдсэн аж ахуй нэгжийн шалгуурыг одоо яаж хангаж авдгийг цаашид энэ тоо нэмэгдэх аж ахуй нэгж дээр. Ерөнхийдөө бол одоо энэ 5 орны зах зээл бол их том зах зээлтэй. Тэгээ эдгээр бол бас нэлээд олон төрлийн үйлдвэр явуулдаг. Тийм болохоор манай Монголын зах зээл рүү бол одоо энэ орны зах зээлээс наадсан хүнсүдэ аж ахуйн тоног хөөрөмж бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа, барилгын материал ийм бүтээгдэхүүнүүд орж ирэх юм боломжтой. Энийгээ дагаад бол одоо энэ түүхийн эдүүд орж ирнэ. Түүхийн эдтэй хамтраад бид нар бол бас хөрөнгө оруулалт татаж хөрөнгө хамтарсан үйлдвэр байгуулах ийм бүрэн боломжтой бол хамтраад бид нар бол энэ хятадын зах зээл гэдэг том зах зээл шүү дээ. Энэ зах зээл рүү гарах ийм боломжтой. Нэгдүгээр. Хоёрдугаар бол шүү бас энэ манай Монгол улс бол өөрийнхөө энэ газар зүйн байршлыг ашиглаад тээврээ хөгжүүлэх, логистикаа хөгжүүлэх энэ тээвэр зангилаа тээвэрлэлийг бол хөгжүүлэх юм бүрэн боломжтой болж явах. Тийм болохоор бол одоо Оросын холбооноос Европыг холбосон энэ Аз намхан 7 орн руу Төв Азийн орнууд руу хамтарсан логистикийн тээвэр дээр хөгжүүлэх ийм бүрэн боломжтой бас гарч ирж байгаа. Тэгээд энэ том зах зээл рүү чинь бол бид нар бол энэ 200 сая хүний амтаа зах зээл гэж байна. Одоо бол бид нар Оросын зах зээл рүү бол яг нь 150 сая хүн амтаа болвол гэжсэн бол одоо энэ цаана нэмэгдээд Казахстаны, Беларусь, Киргиз, Армени зах зээлд нэмэгдээд ирнэ. Тэгмээр энэ зах зээл рүү биднээс гарах энэ зах зээлээ бид нар бол бас бараа түүхийд оруулж ирэх хөнгөлтэй нүслээр оруулж ирэх юм боломжтой. Энэ зах зээлүүд нийлээд бид нар 3 дахь зах зээл рүү гарах гэсэн тийм боломж бас бий. Тэгээ бол бүрдэж байгаа тийм. Энэ аж ахуй нэгжүүд бизнес эрхлэгчид би ер нь энэ үйлдвэрлэлийг л аягүй сайн хөгжүүлэл бид нар чинь одоо нөгөө үйлдвэрлэгч орн биш ингээд нэг хэрэглэгч нэг юм орон болцсон шүү дээ. Тэгэхээр одоо энэ боломжийг ашиглаад бол манай аж ахуй нэгжүүд одоо яг тухайн улс орнуудад тэр бүс нутагт одоо онцлогдсон таарсан бүтээгдэхүүн үйлдвэрлээд бүтээгдэхүүнээ л ерөөсө зарах асуудал биш шүү дээ. Тэгжээж ерөөсө бас ашиг үр өгөөж улс орны эдийн засагч гэсэн нэлээд том тэлэлтэнд орох юм боломжтой байх. Тэгээд энэ мэдээллийг бол нэлээд анхааралтай сонсож одоо таны яриг манай энэ бизнес эрхлэгчдэд бол маш сайн ойлгож авч анхаарлаа хандуулсалаа л гэж бодоод байна. Тэгээ та одоо энэ дээр одоо тэр итгэмжлэгдсэн аж ахуй нэгжүүд гээд тэр томоохон компаниуд ингээд авчдаг юм уу? Тэрэн дээр одоо жижиг аж ахуй нэгжүүд ч юм уу цаашд ингээд орж нэмэгдэх юм боломж байх уу? Ерөнхийдөө бол одоо бол манай чинь гадаад худалдааны үйл ажиллагаа явуулаад социализмын үед бол гадаад худалдааны эрх авна гэж одоо юм тусдаа тийм эрх авдаг байсан. Одоо бол чөлөөтэй болсон шүү дээ. Тиймээр одоо энэ улстай ажиллаад гадаад худалдааны гэрээлжтэй байгуулад хамтарч ажиллахад бол нээлттэй байна. Нээлттэй. Тэн дээр нэг тийм тэр итгэмжлэлсэн гэдэг нь одоо нэг том шалгуур нөхцөл ч юм уу тийм юм байхгүй юу? Байхгүй. Тиймээр
Хоорондоо компани уулзаад хоорондоо бараа нэг төрлөө яриад тоош ирэхэд тохирол тэгэл тээвэрлэлтэй асуудал нь төлбөрийн асуудлыг бол тохирч юм бол тэгэл чөлөөтэй. Гадаад хөдөлгөөний үйл ажиллагаа явуулахад бол чөлөөтэй. Гадаад хөдөлгөөний одоо бичиг баримт эдгээр давуу тал бол лиценз тусгай зөвшөөрөл эдгээр бол одоо энэ хөнгөлтэй нөхцөл рүү бүгдээр шилжиж байна. Надаас бүр асуугаараа гэд нэг хүн асуусан байхгүй. Тэр одоо тэнд нэг орвол итгэмжлэгдсэн тэр аж ахуйн нэгжийн юунд л орчвол одоо нэг давуу тал үүсгээд байх шиг байна чи асуугаараа гэдсэн. Тийм давуу тал гэх гол нь бол тэр бүтээгдэхүүн бол одоо экспорт гарчаа тэр бүтээгдэхүүн шүү дээ. Нэгдүгээр хамгийн гол нь Монгол үйлдвэрлэгдсэн байх хэрэгтэй. Тэр бүтээгдэхүүн өөрийнх нь гаралт үүслийн хүч, өөрийнх нь бие усан өөр нэмийн өртгөн бол 51%-аас бол Монголоос гаралтай байх хэрэгтэй гэсэн үг. Хоёрдугаарт бол тэрийг дагаад Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тавьс гаралт үүслийн гэрчлэгийг авсан байх хэрэгтэй. Тохирлын гэрчлэгээ бий болсон байх хэрэгтэй. Тэгээд энийг экспортод гаргах зөвшөөрөл авч байгаа юм. Тэгэл гаргахад бол чөлөөтэй. Одоо таны судалгаагаар таны бодлоор эхний ээлжинд шүү дээ. Эхний ээлжинд одоо ямар гол нэрийн бүтээгдэхүүнүүд за махан бүтээгдэхүүн, арьс шир. За ингээд бас үнцийн ороод явна. Тийм үү. Дан түүхий дээрээ гарах уу нэмэн өртөг шингээж одоо гаргагч аж ахуйн нэгжүүд байгаа л хэл та. Тэгэхээр энэ махан бүтээгдэхүүн одоо гол нэрийн бүтээгдэхүүнүүдээс өөр одоо ямар үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд илүү тэр зах зээлд борлогдох боломжтой. Энэ дээр бол яг манай Монгол улсын гол үйлдвэрлэл бол бид хөнгөн үйлдвэр. Тэгээ одоо малын гаралтай бүтээгдэхүүнээ бид бүтээгдэхүүн хийж экспортод гаргах гол зорилготой. Нэмэн өртөг шингээсэн. Тийм болохоор махан бүтээгдэхүүнс гадна бол ноос ноолор арьс ширэн бүтээгдэхүүнүүд байна. За тэгээд энэ дээр бол нэмэгдэх нь бол манайх бол одоо сүүлийн үед Оросын холбооны улсын одоо ногоо жимс ногоо гаргадаг болж байна. За зүгийн бол эдэр гаргаж байна. Олон төрлийн хям монох хийдэг болж байна. Сайн чанартай хям гарах. За махан консерв эдэр гарах ийм бүрэн боломжтой болж байгаа. Тийм болохоор энэ дээр бол аялал жуулчлалын салбарыг бол хөгжүүл. Аялал жуулчлалын одоо бүтээгдэхүүн бий болгох. Оросын холбооны улс бол сая надтай уулзахдаа бол аялал жуулчлалын хөгжүүл манай Монголын гэр эсхийг худалдаж авах ийм боломжтой. Хамтарсан одоо энэ чинь гэрийн үйлдвэр байгуул юм. Одоо энэ дүнзэн байшин биш үү? Ийм манай бүтээгдэхүүнийг ашиглаад дүнзэн байшингийн үйлдвэр бий болгоё. Эдгэрс юм хамтарсан одоо ийм санаанууд төр гарч ирж байна. Аюу олон тийм хоорондоо бол одоо компаниуд бол хамтарч ажилладаг. Эдгээр төр хугацаагаар бол одоо эдгээр энэ Евразийн эдийн засгийн төр хилцээр үр дүнг бол хараас сууж байна. Энэ бол хэрэгжээд эхлэх юм бол одоо ингээд түүхийдээ манайх руу оруулж ирээ. Хөнгөлтэй нөхцлөөр оруулж ирээ. Хамтарсан компани байгуулъя гэсэн ийм саналууд бол байгаа. Одоо ч манай худууд бас Оросын холбооны улсаас гадна бол саяхан Беларусь руу, Киргиз, одоо Узбек эдгээр ийм одоо дундад Азийн орнуудтай бид нар хамтарч ажиллаж байна. Энэ бол юу гэхээр Яванда энэ улсуудчдаа бол Евразийн орнууд руу гишүүнээр илсэе гэсэн ийм саналууд бол явж байгаа юм байна. Тийм болохоор бол энэ Евразийн эдийн засгийн холбооны орнууд бол Яванда бол үргэлж чинь ийшээ бол бид нар бол хамтарч ажиллах энэ зах зээл одооноос ингээд олж явах нь бол маш зөв. Энэ нөгөө одоо салбар болгон одоо яг энэ дээр маш их уялдаа холбоотой орж ирж логистикийн буюу одоо логистикт чи одоо тээвэрлэгт бараагүй улцдаг ч юм ачаагүй улцдаг гэл ингээл байдаг. Одоо бол ачаалал ингээд огцом нэмэгдэх болов яах вэ? Манайх одоо тэр ачааллыг бас ингээд даах тэр логистик тээвэрлэлтийн дээр нь одоо гайлын түрүүний таны ярьсан одоо бичиг баримт бүрдүүлэлтийн цахимжаад мэдээж жоохон хүндрэл юу багасах байх л та. Тэгэхээр энэ генет огцом гэж ачаалал авах уу? Үгүй ээ. Огцом бол энэ дээр нэг огцом ачаалал бол гайгүй баг. Энэ тэгээд эдийн засгийн өсөлт нь одоо жилээр ер нь багцаа одоо хэдэн хувьтай судалгаа хийгдсэн байгаа бах. Хэдэн хувьтай өсөх магадaltaй баг. Энийг бол одооны байдлаар бол манай эдийн засгийн хөгжлийн яам эдгээр бол холбогдох яамд бол энэ дээр бас судалгаа хийж байгаа юм байна. Оросын одоо энэ Евразийн эдийн засгийн комисстэй эдгээр бол судалгаа эдгээр хийсэн. Тийм болохоор бол тодорхой хувь бол хэлэхэд бол хэцүү. Гэхдээ бол 2 жилийн дараа ихэд бол гадаад худалдааны эргэлт нэг 2 дахин бол нэмэгдсэн байх болно гэсэн бас ийм судалгаа байгаа юм билээ. Тийм болохоор бол яг гол нь бол Оросын холбооноос одоо энэ орны зах зээл рүү бол бүтээгдэхүүн гаргахад бол манай одоо өнөөдрийн байдлаар их юм бол 2 бэрхшээл байгаа юм. За нэгдүгээрт бол одоо өндөр тарифтай. Хоёрдугаарт одоо сүүлийн үед бас төлбөрийн тооцоо болж их хүндрэлтэй байна.
Тийм болохоор геополитикийн байдлаас болоод одоо Орос Монгол хоёрын хооронд одоо энэ худалдааны харьцааг бол одоо аль болохоор одоо нөгөө юу байх хийлэхгүй тул тий одоо төлбөрийн тооцоог бол одоо бас нийлээ одоо 20 манай нэг айлын юуны банкны байгууллагууд тодорхой хэмжээний бас нэг хоригд орох гэдэг. Тийм болохоор бол бас энэ дээр бас ийм хоёр бэрхшээл байна. Гурав дахь бэрхшээл нь сүүлийн үед бол бас бензиний үн нэмэгдснээс холбогдуулаад бас одоо тээврийн тооцоос өндөр гараад байна. Тийм болохоор бол энэ юунууд бол огцсон бас нэмэгдэхэд бол бас иймэрхүү бэрхшээлүүд өгөхлөө бид нар бас нэлээд тоо эргэж харах хэрэгтэй болно. Тех бах. Цаг хугацааны сая одоо гинтийн одоо энэ геополитикийн байдлаас болоод дайны нөхцөл байдлаас болоод бас ингээд тэр шатхууны хомсдол одоо бас экспортлох уугүй юу гэдэг асуудал хүртэл яригдж байгаа юм чинь жаа өөрчлөлт орох л баг. Тэгээ тээврийн зардал тэр нефтийн юу бол зайлшгүй холбогдож орж ирнэ л те. Тэгээ тэгсэн ч гэсэн одоо бид энэ боломжийг ашиглаад бол аж ахуйн нэгжид маань та ер нь аж ахуйн нэгжүүдтэй одоо яг ямар алхам эхэлж тэгээрээ гэсэн одоо дараалал шат дараалж гэдэг юм зөвлөгөө ч юм юу одоо анхааруулмаар. Яг энэ одоо бол манай энэ Монгол улс бол энэ одоо Оросын холбооны улс энэ бүгд хятад улс хоёртой одоо нэрийн тоолд байгаа шүү дээ. Энэ мөнхийн хөршүүд. Тийм болохоор энэ хоёрт ч л одоо манай гол мөнхийн хөршүүд, мөнхийн түншүүд байна. Тийм болохоор бол манайх бол Оросын холбооны улстай бол гадаад худалдааны үйл ажиллагаа ягаад сүүлийн юм зогсонгүй байдалтай их бага хөгжиж гэх юм бол нэгдүгээр нь тариф асуудал. Хоёрдугаар бол энэ худалдааны алдагдал бол нийлэн байсан тийм болохоор энэ дээр бол за бараг 95% нь бол манай импорт байгаа манайх руу орж ирж байгаа манай экспорт бол 5% л байгаа энэ бол. Энэ за ойролцоогоор 100 сая доллар л байдаг. Ихэнх нь бол тэгээд импортоор орж ирж байгаа. Импортоор орж ирэх нь бол Оросын холбооны улсаас их гол одоо манай хөдөлж байгаа тээврийн хэрэгслүүд бүгд л Оросоос орж ирж бензин түлшээр л явж байгаа шүү дээ. Тийм болохоор бол энэ дээр бол бид нар яаж. Явандаа бол бид нар энэ хилцээр гол үр дүн юу гэхээр бид нар гадаад худалдааныхаа эргэлтийг олшруулах, нэг төрлөө нэмэгдүүлэх ийм гол зорилготой байхгүй юу. Тийм болохоор бол энэ дээр бол манай ямар ч аж ахуйн нэгжүүд бол одоо энэ том зах зээлийг бол бид нар харж ажиллахад бол хэцүү шүү. Энэ боломжийг ашиглаад бид нар бол одоо энэ бүгд найрамд хятад ард улс за энэ Азийн орнуудтай хамтраад Оросын зах зээл рүү гарах боломжтой шүү. Энийг одоо бас манай аж ахуйн нэгж хэлэхэд бол Оросын холбооны улс дээр байгаа улс хил дээр одоо байгуулагдсан манай алтан болгон чөлөөт худалдааны бүс байна. За энэ юуны их бүгд найрамд хятад ард улсын хил дээр замун үд дээр байгуулагдсан одоо манай бас юуны чөлөөт бүс байна. Энийг дамжуулаад цөмөрөө бол бас энэ 3 дахь зах зээл рүү гарах юм бүрэн боломжтой шүү. Ашиглах хэрэгтэй. Ашиглагддаг юм уу? Би тэр талаар жоохон харамсдаг шүү дээ. Тийм ерөөхдөө бол одоо энэ шинэ засгийн газар гарч ирээд ингээ харснаар бол тэр удирдлагаа өөрчлөөд тэгээд энийг бол бас шинэ шатанд дээр гаргах гэдэг шүү. Харин тэгмээр байна. Бол одоо бидний ярьж одоо бидний бизнесны ярьдаг бол сэдв байгаа юм л да. Одоо энэ боломжийг энэ геополитикийн байдлыг ашиглаад энийг бол бид нар ажилуулмаар байна. Оросын холбооны улсыг хараад эдгээр чи одоо Европ руу бүтээгдэхүүн гаргах чадхаа болчихлоо шүү дээ. Эдгээр бол одоо ингэ Монголоор дамжуулаад хятад руу энэ намхан 7 орнууд руу эдгээр гаргахыг гэсэн юм хүсэл байна шүү дээ. Энийг бид нар чөлөөт бүсээрээ дамжуулах хэрэгтэй байхгүй. Одоо энэ надтай эдгээр бол яг Япон солонгос дээр уулзлаа л да. Эдгээр бол одоо бид нар Оросын зах зээлийг бид нар алдчихж байна. Одоо техник машины дээр алдлаа. Одоо сэлбэ бид нар бол тийшээ гаргамаар нь Оросчонд ялгаагүй л одоо хятадын машинаас гадна бол Япон солонгосын машин бид хэрэгтэй байна. Тэр явж байгаа машинуудаа сэлбэг хэрэгтэй байна. Тийм болохоор бол бид нар танаа чөлөөт бүсээр дамжуулаад бид сэлбэг авъя л да. Орос Япон өмнө солонгос хоёр бол шууд гэрээ хэлцэл байгуулж болохгүй. Тэгэхээр Монголоор дамжуулж ял энийг Монгол та нар ашиглаа. Та нар чөлөөт бүсээрээ дамжуулж авах юм бол хувийн авал та гэж байгаа байхгүй. Тийм болохоор энэ дээр бол одоо манай төр засаг бол шуурхай ажил чөлөөт бүсээ одоо ажилд оруулмаар байна. Яг наадахч би бас яг амар их бодож авдаг байхгүй. Алтан булгийн чөлөөт бүс одоо энэ замын үдийн чөлөөт бүс баг ашиглагддаг үгүйгийн ч мэдгүй тэгсэн хэрэг маш олон жил болчихсон. Тэгэл одоо нэх удаа тэгсэн хэрэг одоо нэг ажил хийгдээд байгаа заримдаа нэг сонь мэдээ яваад идэг. Одоо бол бүрэн дүр энийг ашиглах яг цаг нь болчлоо. Энэ чинь маш том боломжууд. Энэ боломж эдийн засгийн одоо маш том тэлэлт өгнө. За дээр нь одоо аж ахуйн нэгжийг ер нь үйлдвэрлэлд сургах одоо тэр процесс тэгж ярих юм бол бүр худалдааны соёл.
Маш том худалдааны соёл орж ирэх гэж байна. Бид нар худалдаа хийх одоо баг ийм том боловсрал баг эндээс эзэмшиж болохоор ийм боломжууд байна л гэж хараад байна л да. За дээр нь яг энэ хамтын ажиллагаанууд бол мэдээж ингээд цаашдаа яг энэ явцын донд бол ингээд бас нэлээ уялдаа холбоотой болох бах. Манайхны чинь нэг одоо ингээд хараад тахлаар бүгд хоорондоо уг нь уялдаа холбоотой юм хийгдэт байгаа. Тэгэхээр сайн уялдаж өгдөггүй. Тэгэхээр дангаараа нэг миний ажил чиний ажил гэсэн шиг байгаад байдаг. Бид улсын орныхоо эдийн засгийг одоо л тааруулна шүү дээ. Яг үнийг хэлгээд эдийн засаг бол инфляц одоо 2 оронтой тоонд орцсон байна. Тэгэхээр зэрэг бид нар энийг л одоо хурдтайгаар хийх юм боломж бүрдээд байна л гэж хараад байна. Нөгөө талаар одоо энэ олон бас төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа юм биш үү? Манай одоо газрын тосны дараа орох том 735 сая долларын одоо энэ эдийн засгийн хөгжлийн яам нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж одоо ингээл бас зохион байгуулах гэдэг энэ баруун бүсийг хөгжүүлэх ногоон шилжилт хийх уур амьсгалын өөрчлөлтөнд одоо ингээд бэлдээд энд тохирсон үйлчилгээнүүд хийх гээд баруун бүсийг хөгжүүлэх гээд бүтэц бүрдүүлэх гээд 235 сая долларын санхүүжилт хийгдсэн. Ийм одоо төсөл хөтөлбөрүүд бизнесийг дэмжих ногоон зээл, ногоон бүтээгдэхүүн ингээл энэ шилжилтүүд бол нэн хурдтай олон төсөл хөтөлбөрүүд орж ирж байхад бол бид нэгдээд бүгд уялдаа холбоотой урагшаа их хурдтай эндээс ашиг олох боломжтой юм л гэж хараад байна л да. Яагаад тэгэхээр нөгөө чөлөөт бүс ярьж байгаад ингээд орчиж байгаа юм. Энэ чөлөөт бүсүүдийг бол урд замын үед сэлэнгийн энэ хоёроо хичнээн жил ингээд зүгээр хараад хадгалаад байх хэвдээ. Одоо л яг үр дүнгийн үзэж үр ашигтай ажиллаулмаар гэж бас далимд нь хэлээд аав. Энэ чөлөөт бүс бол ерөөхдөө манай бас нэг толгой өвчсөн том ажил байгаа юм. Энийг бол айл анх ярьж эхлэхэд бол бас манай танхим бол бас энийг энэ дээр бол нэлээд идэвхтэй орж манай гишүүн байгууллагуудаа уриалаад энэ чинь газар эдэр аваад эзэмшээ тэгээд энэ чинь бол үйл ажиллагаа явуулах юм юу одоо чөлөөт бүсдэр бол хөрөнгө оруулалтын зөвлөлд гэж байгуулад манай том аж ахуйн нэгжүүд бол энэ чинь үйл ажиллагаа явуулахад бэлэн байсан юм. Гэтэл бол энэ дээр бол яг хаас манай Монгол улсын засгийн газрын бол энэ төрийн бол бас туршлага байхгүй. Чөлөөт бүсийг ажилуулж үзээгүй. Ямар дүрм журамтай байдгийг. Энийг бол нэлээд олон судалсан. Тэгээ хамгийн эхнээсээ энийг үйл ажиллагаа явуулахаас буруу явуулсан л да бид нар харж үзчихээр. Эдгээр ачиж зүгээр газрын 8 хийгээд явцсан байхгүй. Газраа тэнд байгаа газраа компаниудад зараа авчихсан. Ямар дэд бүтцийг янзлж өгөөгүй, юу гэж хийж бэлдэж өгөөгүй. Улс төрчин бол бүгдийг дэд бүтцийг бэлдэж өгөө захиргаан оруулж өгөөд тэгээд холбогдох ажиллах байгууллагуудын зохицуулж өгөөд ингээд үйлдэл газраа болоод хуваарлаж явдаг байхгүй юу. Тэгсэн чинь ажил анханасаа буруу эхлээд тэгээ эдгээр бол зөвхөн газрын 8 болоод явцсан. Тэгээ тэр нь бол одоо ингээд хараад байхад бол ингээд төр өөрчлөлт болоод засаг төр өөрчлөлт болгоно л тэнцээ нь бол бизнес явагдаад. Нөгөөдөл нь гарч ирэл өмнө гаргасан шийдвэр нь хүчингү болгоод засгийн газар нэг солигдохоор яг ажиллуулах гад сайд нар нэг очиод тэр газар дээр нь очиод нэг ярьдаг. Захирагч нь өөрчлөгдөв. Миний мэдээр одоо 10 хэдэн захирагч нь ч өөрчлөгдсөн. Тийм болохоор бол тэрийг зөвөр нэг тийм бизнес болгоод болгоо явуулсан. Тийм болохоор яг жинхэнэ тэрийг бол улс их орондоо ашиглая, чөлөөт бүсийг бүс маягаар нь ашиглая. Адаагаар тэгсэн бол бид нар өнөөдөр бол энэ гол бид нар анханасаа дээр байгуулж байхад бол одоо энэ харалта манжуурын чөлөөт бүс гэж яж тэр манжуурын чөлөөт бүс бол жилдээ Орос руу бол давхарсан тоогоор бол нэг 10-аас 15 сая бизнесийн бол явд юм байл шүү дээ. Явж бараагаа авдаг. Тэгэхэд бид нар бол энэ чөлөөт бүсээ нээгээд тэр барааг нь бол тэр бүс чөлөөт бүсийг бид нар замын үеийн чөлөөт бүстэй холбож өгөөд замын үеийн чөлөөт бүсээс одоо ирээн дээр байгаа барааг бид нар тэнцэнэ авцар тавиад тэгээд тэрийг Оросын зах зээл рүү гаргадаг. Тэнцэнээс бид татвараа аваад сууж яадаг. Ийм л байх хэрэгтэй байсан байхгүй. Тийм болохоор ингээд анх бид нар ярьж байгаад бол тэр 15 сая хүний нэг 10% Монгол руу авъя л да. Тэгээ шууд Бурятаас эрхүүгээс тэр одоо манай яг хажуугаар явж байгаа Транссибирский магистраль гэж шүү дээ. Сибирийн энэ төмөр зам энэгээр явж байгаа хөө. Тийм л тэднийг тоосоод үзэхэд бол тийшээ явхад бол $200 зардал гаргадаг. 2 хоног явдаг. Тэнцэнэ очиод 2 хоног бараагаа аваад буцаад явдаг. Ингээд 4-5 хоног эдгээр юм амжуулдаг. Тэр чинь эднэр бол манай чөлөөт бис яг намаар ажилласан бол одоо юу гэдэг юунаас алтан бол ч одоо 20 жил хадгалсан. Яасан. Бараг 20 жил одоо болох гэж байна. 20 жил болох гэж байна. 20 жил бараг хадгалаад байгаа юм уу яагаад тэгэхээр энэ манай чөлөөт бүсдээс одоо юу гэдэг Бурятууд гэж 200 км яваад орж ирэл юм бүтээгдэхүүн аваад мөнгөө төлөөл татвараа төлөөл үйлчлэгийн хөлсийг төлөөл тэгэл яваад өгөхөд бол аль алиндаа бол ашигтай байхгүй. Тэгэхэд бас сая 500-ыг 10% сая 500 өнөөл бид нар авахд бол нэлээд орлого олчих ийм боломжтой байсан. Зөвхөн ингээ хар ухаанаар бодох тийм байсан байхгүй. Тэгээд энэ ч үүшээ манай компаниуд одоо бол бас үйл ажиллагаа явуулдаг
тэгээд энэ агуулгаас нэг офис дээр байгуулад байгаа байхгүй юу. Тэнд бол одоо хийж байгаа юм юу гэхээр нэг цөөхөн эдийн компаниуд бол Оросоос хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг, арх тамхи борлуулдаг. Тийм л нэг юу болсон байхгүй юу. Худалдааны цэг болсон байхгүй юу. Тэрэнд бүр дахин харамсаад одоо бас бид хоёрын ярилцлагыг үзчихвэл бас тодорхой шатны тэр мэтэлтэй хүмүүст нь бас хэлэхэд ерөөсөө энэ алтан булгийн чөлөөт бүс, замын удаан чөлөөт бүсийг л одоо яаралтай ашиглалтанд орвол одоо энэ төр хэлэлцэм 22-наас хэрэгжээд эхэлж чинь хүчин төгөлдөр болчих нь ерөөсөө энэ үйл ажиллагаа ингээл өдөр тутам одоо хурдтай явах хэрэгтэй байхгүй бид нар чинь 3 жилийн хугацааг чинь доороо өнгөрч байна. За эндээс энэ төр хэлэлцээрийн одоо энэ үр дүнгээс экспортын одоо орлого хэдэн хувиар ер нь өсөх боломжтой. Тэг бас инфляц ер нь буурах юутай юу? Боломжтой. Ерхэд бол одоо бол энэ дөнгөж манай энэ бол шинэ хэлцээр байгуулаад эхэлжлээ. Тэгээд судалгаа байгаа л гэдэг. Тийм энэ бол 7 сарын 22-наас эхлээд 3 төр гэдэг нь 3 жилийн хугацаагаар юм. 2029 оны 7 сарын 21 хүртэл үргэлжлэх юм. Энэ хугацаанд бол энэ бид нар үйл ажиллагаа дээр явна. Миний тооцоос нь эхний энэ 3 жилд нь бид нар бол энэ экспортыг нэмэгдүүлэхээс гадна бид нар гол нь зөв ажиллаад энэ ажлаа зөв эхлүүлээсэ гэж бодмоор. Энэ зах зээл рүү бид зөв гаргаасаа, зөв бичиг баримтаа бүрдүүлээсэ. Тэр зах зээлд нь тааруулсан бид нар одоо юу гэдгийг чанар стандартаа нийцүүлсэн. Одоо манай энэ бичиг баримтуудаа бүр зөв боловсруулдаг, тээврийн бичиг баримтаа зөв хийдэг. Тэ ингээд ийм нэг механизм бий болоосоо гэж боддог. Эхлээ зөв тавиал тэгэл ерөөхдөө зөв урсгалдаа орчих юм бол энэ чинь тэгэл явчихна гэсэн үг. Тийм бол заавал одоо бид нар тэдэн хувиар одоо экспорт нэмэгдүүлнэ гэдэг гэхгүй гол зам өөрөө зөв ажлаа эхлүүлээсэй гэж бодоод байна. Тэгэхээр зөв эхлэх байхад бол энэ нэмэгдээл явчихна гэж бид нар бодож байгаа. Хамгийн гол нь энэ дээрээс энэ мандлууд өөр арга байхгүй ч манай гол зах зээл юм чинь энэ Оросын холбооноос чинь. Тий одоо ингээ хоёр одоо хятадтай бол ярилцсан. Тийшээ бол бид манай бүтээгдэхүүн бол хангалттай гарч байгаа, сайнч гарч байгаа. Одоо бид шинэ зах зээл рүү гарах гэдэг. Шинэ зах зээлийг нээ. Манай Оросод ирчээд одоо бид нар бол Орос руу аюу хөгжлөн зохион байгуулдаг. Манай танхим бол энэ ч хөгжлөн зохион байгуул. Манай энд ирсэн Оросод бол манай бүтээгдэхүүнийг хараад бүр гайхдаг байхгүй. Ийм гоё бүтээгдэхүүн, ийм ноос ноолоор арьсаар энэ тавчиг, энэ оймстэй, энэ бүс яагаад одоо ийм гоё бүтээгдэхүүн одоо хөөхнөч ирж өмсөөл манай ноолрон бүтээгдэхүүн өмсч үзээд манай дархны нэхэд элэг дээр үзээ шөөбөг дээр өмсчил яагаад ийм бүтээгдэхүүн, ийм хямдхан бүтээгдэхүүн манай зах зээлээр гардаг юм бэ л гэдэг байхгүй. Тэгвэл энэ бүтээгдэхүүнүүд бид нар одоо Оросын зах зээл рүү гарах хэрэгтэй байхгүй. Өөр бол энэ Сибирийн тойролоор энэ гарнах энэ нэхидэл энэ шөөбөг ямар хятад авах юм бэ? Дулаан орнод авах юм уу те? Тэгмээр энэ зах зээл рүү бид нар одоо сайн анхаарлаа хандуулах нь зөв. Тий 200 сая хүний зах зээл гэдэг бол одоо үнэхээр гаргаж чадвал хийж чадвал үйлдвэрлэж чадвал маш том боломжууд байгаа даа. Тэгээ энэ дээр бас нэг одоо эрсдэлтэй гэдэг юм анхаарах юм уу авч үзэх нэг юм одоо манайхаас ч нэг Оросод одоо хяналт шалгалт их чухал шүү дээ. Эмийн асуудал бол одоо замбраагүй эми хэрэглээгээд айгүйх байдаг. Янз бүрийн одоо юмуд энэ хяналтыг бол яаж зохицуулж хийх юм бэ? Нөгөө мэргэжлийн хяналт эдгэрч байхгүй болсон юм. Одоо тэгээд яг хөө чинь холбогдох гайлын байгууллага шүү дээ. Хэдийн зэрэг гайлын байгууллага эдгэрл нэг бол юм л дээ. Өшөө чанаржиж ирэх юм болов уу энэ? Чанаржиж ирнэ ерөөхдөө хоёр талын сая бол бид нар тэр айлчлаар явж байхад бол мэргэжлийн байгууллагууд хоорондоо 20 сарын албаныхан мал эмнэлгийн гайлын байгууллагууд төр хоорондоо бол энэ бичиг баримтаа бүрдүүлэлтийг хяналтын асуудлаа бол бас цөмөр нэгдсэн журамтай болох. Ерөнхийдөө бол Евразийн эдийн засгийн холбооны орнууд бол өөр ингэсэн журамтай болсон юм билээ. Тээврийн бичиг баримттай болсон. Тир ата карна эдэргээд тээврийн бичгүүд байгаа нэгдсэн тийм баримтуудтай болсон юм билээ. Тэгвэл энд нь бид нар одоо нэгдэж чадах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр энэ 3 жилийн хугацаанд бүх энэ бичиг баримтууд энэ олон улсын энэ тээврийн холбоо тэ энэ ата карна эдэр тир карна эдэрт нь бол бид нар нэгдэж чадаад энд нь үйл ажиллагаа одоо бид журамлаад явуулах хэрэгтэй байхгүй юу? Энэ юмнууд л одоо тэгээд явцын дунд бол янз бүр хүндрэлүүд бэрхшээлүүд юу гарч ирэх нь. Тэгмээр энэ дээр бол одоо манай мэргэжлийн байгууллагууд энэ дээр бол яг өстой одоо төр хувийн хвшлийн түншлэлийн хамтын ажиллагаа аюул чухал болно. Тийм болохоор хувийн хвшлэл бол төрдөө хандна. Энэ дээр бол одоо Оросын ийм бүтээгдэхүүн орж ирээд энэ одоо манай үндэсний үйлдвэрүүдийг бол ингэж хохирох байна. Нийл одоо бид нар энэ Оросын холбооны улсын Евразийн эдийн засгийн холбооны зах зээлээр гарах гэж ийм хүндрэл бэрхшээлүүд байна. Энийг бол өөрийнхөө төрийн шугамар, гайлын шугамар, 20 сарын албаны шугамар, тийм мал эмнэлгийн шугамар энэ асуудлыг бол шийдэж өгөөч гэдэг бол одоо төр хувийн хвшлийн одоо энэ ч хамтын ажиллагаа зөвлөлт хороо идэр бол их чухал ач холбогдолтой болох байх. Тэгэх энэ стратеги бас ямар бодлоготой зохицуулагдчих хийхин засгийн газраас за тэгээд нөгөө таны саяны түрүүний хэлсэн нөгөө
одоо энэ төр хувийн хөвшил энэ нэг уялдаа холбоо гэж яриад байгаа чинь тэр салбар болгон чиглэлүүд одоо яаж зөвхөн энэ томоохон сайхан бизнес одоо уулзалтах зөвлөл хийгээд ч юм уу бид нар дөнгөж эхэлж байгаа энэ эхлэлээ зөв тавихын тулд бас хамтран ажиллах л одоо шаардлагатай юм да. Тэгээд эн чинь яг нөгөө гол нь шууд 3 жилийн дараа ингээл гинт ингээд дүгнээл болж гэн болохгүй за төдгөл зүйл нь болон ч гэх юм уу ингэхгүй бас жилээр ч юм уу хагас жилээр ингээд эдийн засгийн яам дээр бол бас дүгнэлт хийх юм байлээ шүү дээ. Тий. Тэгэхээр зэрэг бас буруу явах гээд байвал нөгөө зас залруулахын боломжтой зохицуултууд байх шиг байгаа даа юм. Тий. Тэгээд энэ дээр та ингээд төр хувийн хөвшил аж ахуйн нэгжүүд одоо хамтран ажиллах гэдэг яг яаж хамтарч ажиллаж юун дээр төвлөрч хамтарвал үр дүн төрөх юм. Ерөнхийдөө бол одоо манай танхимын дэрэгд бол төр хувийн хөвшлийн зөвлөлт хороо гэж байдаг юм. За. Энэ бол хоёр талаас бүр юутай бүрэлдэхүүн бүрдсэн. Бизнесийн талаас бол манай танхимын дарга ерөнхийлөгч ахалсан. Манай бизнесийн бүрэлдэхүүн гол бол компани аж ахуйн нэгжүүд төлөөл одоо энэ олон нийтийн байгууллагууд оролцсон ийм төлөөлөл байдаг. Нөгөөх нь төрийн одоо ерөнхий сайд ахалсан. Тэр одоо энэ салбарын яамд сайд нар орсон. Тэгээд ийм холбоо байгаа юм. Зөвлөлт холбоо. Тэгээ бид нар бол энийг тодорхой хугацаагаар зөвлөдөж, уулзаж зөвлөдөг. Чиглэл тухайн үед бол ямар нэг хүн суртал ямар бэрхшээл өнө тэр бэрхшээлийг хоорондоо авч хэлцдэг. Энийг бол манай бизнесийн гомдлоо мэдүүлдэг. Тэрийг бол ямар маягаар тэр асуудлыг шийдэх үү гэдгийг тэр юуг шийдвэрлэн бид нар тэр төрдөө гаргаж өгдөг. Төр тэрийг судалж үздэг. Өөрсдийнхээ одоо бас тэр бодлоготой нийцүүлдэг. Ийм бас зөвлөлт хороо гэж байдаг. Энийн хажуугаар бол танхимын дэрэгд бол бас энэ мэргэжлийн холбоодууд байдаг. Арь ширний холбоо, ноос ноолрын холбоо. Одоо эднэр бол хоорондоо чиглэл салбарынхаа имийг хоорондоо тэр тэнцэн ярьж байгаад танхимдаа энэ асуудлыг дэвшүүлдэг. Танхим бол бас өөрсдөө олон нийтийн байгууллагуудыг төлөөлөөд төр засагт бид нэр уламжилдаг. Дүрм ямар нэгэн одоо энэ их хурлаар орж байгаа бизнестэй холбогдлоо хууль дүрм бол заавал танхимын гишүүн байгууллагуудаас аж ахуйн нэгжээс саналыг авдаг шүү дээ. Саналыг авч тэр орно. Тэр механизм бол одоо идэвхжин гэсэн үг. Тийм болохоор бол холбогдох яамдтай бид нар бас мэдэх. Ялангуяа би бол энэ манай экспортын бүтээгдэхүүн бол хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн чиглэлийн бараа авах хүнс үдэ аж хөнгөн үйлдвэр яамтай бол бид их мэгт холбоотой ажиллана. Одоо бол бид нар энэ 8 сарын сүүлээр бол эрхүү хотод бол Орос, Монгол, Беларусь эдгээр оролцсон одоо бас энэ цайны зам гэсэн ийм олон улсын арга хэмжээ болох гэдэг. Тэр бол 3 талын бизнесийн уулзалт болон 3 талын үзэсгэлэн гарна. 8 сарын 22-нд 8 сарын 25-наас 27-ны хооронд эрхүү хотод. Тийм болохоор энэ бол манай хэлтний Евразийн эдийн засгийн хэлтсээр одоо хэрэгжилж эхэлсний анхны том арга хэмжээ болох гэдэг. Тийм болохоор энд бол бид нар нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй нэлээд олон нэр төрлийн бараа авч явж тэнцээ үзлэнд оролцож тэгээд хэл гайлын дээр ямар хүндрэл бэрхшээл гарах нь хэл gaйл яаж гарах нь гэдгийг бол биднээс туршиж үзье гэж боддог. Тийм болохоор Оросын талдаач тэгээд нэлээд олон нэр төрлийн бараатай бид нар явна. Тийм болохоор энэ дээр бол танаа гайл яаж ажиллах, манай гайл яаж ажиллах ёстой гэдгээ бол туршлагаас мөрөөс солилцох. Ийм туршилтын маягийн бас давхар юм хийн гэсэн бодолтой байна. Хувийн бизнес эрхлэгч, хувь хүмүүс оролцож болно аа. Манай танхим руу хандаад бид нар манай танхим дээр бол зар нь явж байгаа. Тэр зар руу хандаад тэнцэнэ бүртгүүлээд тэгээд тэнцэнээс талбай аваад бид нар бол нэгдсэн Монгол улс гэсэн нэгдсэн том талбай аваад аж ахуйн нэгжүүдийг нэгтгэхэд оролцуулах гэсэн бодолтой байна. Тэгээд тэнд бол яг бас манай хүнс үдэ аж ахуйн чиглэлийн аял жуулчлал цайны чиглэлийн одоо тий компаниуд бид нар тээвэр логистикийн компаниуд дээр оролцож зөмөрөө бол цаашдаа хамтан ажиллагааг бол шинэ нөхцөлд тэгээ шинэ байдлаар зохион байгуулалтлаас ярилцъя гэж бодож байгаа. Тийм болохоор ялангуяа бид нар Беларусь орж ирсэн Беларусь Орос хоёрын туршлагыг очиод бид нар судалж үзэх. Энэ одоо гэрээ хэлцэн нь бол тээврийн компаниудад чи яаж оролцож болох вэ? Ямар тээврийн бичиг баримтыг бүрдүүлдэг юм байна. Одоо манай бүтээгдэхүүнүүд бол Беларусын зах зээл дээр гарах юм бол юунд анхаарах вэ? Ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой? Ямар чанарын шаардлага хангасан байх ёстой гэдэг ийм мэдээллүүдээ бид нар хоорондоо солилцох ёстой юм байна. Одоо энэ экспорт мэдээж нэмэгдэн аж ахуйн нэгжүүд иргэд бизнес эрхлэгчдэд одоо хамгийн том бас сорил нь одоо мэдээж нөгөө зээл бизнесийн зээл одоо их шаардлагатай болох бах. Бид ч одоо эдийн засаг хүндэрсэн үед яг суур өөрийн хөрөнгө ялангуяа жижиг бизнес эрхлэгчдэд бол асуудал байгаа шүү дээ. За яг энэ дүүргээс бол нөгөө дэмжлэг сангаар бол нэг 10 сая хүртэлх
төгрөгийн зээлтэй байдаг юм билээ. Жижиг дунд үйлдвэр дээр болохоор бол яг нэг 50 сая хүртэлх л юутай байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бас нөгөө банкудтай гэдэг юм уу одоо энэ төр хэлэлцээрийн 3 жилийн хугацаанд гэдэг юм уу төлхөө бас аж ахуйн нэгжийг иргэд бизнесээ дэмжиж энэ зээлийг уян хатан ч юм уу одоо энэ бодлоготой өгөх боломж байдаг юм болов. Зээлгүй ээжээж бид нөгөө хүчин чадал үйлдвэрлэх тэр бүтээгдэхүүний өөр ашиг машиг одоо гарна гэж бас судлал болчиход байдаг юм байна лээ. Ягаад тэгэхээр би бас айгүй олон хүмүүстэй уулзж ирсэн. Одоо эргэлтийн хөрөнгө тааруутай. Эдийн засгийн нөхцөл байдал хэцүү болсон, инфляц өндөр болцсон. Тэгээд одоо мах сүүж үнэтэй болчихлоо шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр яригдсан уу ер нь? Яг хоо энэ дээр бол яг барааны нэр төрөл жижиг дунд үйлдвэр хөгжин гаднаас хөрөнгөөр татах бодгийн боломжтой гэж ярьж байгаа юм. Тэр Оросын талтай бид нар бол уулзаад ярьж байхад бол Оросын талд хэлжсэн л да. Ерөнхийдөө бол одоо манай Евразийн эдийн засгийн орнуудаас түүхийд аваад хамтарсан үйлдвэр байгуулаад тэр бүтээгдэхүүн бол энэ 3 шорон зах зээл рүү хамтраад гаргах юм бол хөнгөлөлттэй зээл Оросын одоо юу тамгын Оросын банкудаас өгөх боломжтой. Тэд нар өөрсдөө агааткад бас нөгөө юутай даатгалын байгууллагатай юм лээ. Даатгалын байгууллагатайгаа 3 улсын гэрээ байгуулад банкаас бол бид нар хөнгөлөлттэй зээл өгөх юм боломжтой гэж ярьж байлаа. Тийм болохоор энэ дээр бол ялгаагүй манай Оросын банкудтай тий одоо манай Монголын банкудаас хоорондоо гэрээ хэлцлийгээд бас ийм хамтарч ажиллах юм боломж байгаа болов уу гэж бодчих. Тэр нарийн юмнуудаа бол яг бид нар энэ бизнес үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлийг бид нар бүрдүүлж байна. Тэгээ цаашдаа тэр зээл мэлийн асуудал бол тэр банкны аж ахуйн нэгжүүдийн өөрийнх нь хоорондын хилцээр асуудал болно л доо болсон. Гол нь бид нар бол нөхцөлийг бүрдүүлж өгнө. Одоо энэ юу түүхийн эд чигээр нь гаргаад дотооддоо одоо нэг бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тэр материалын байдал хомсдчихгүй байгаа. Ер нь бол нэмэн өртөг шингээж бас экспортлол илүү үр дүнтэй шүү дээ. Яг манай Монголын төрийн бодлого бол нэмэн өртөг шингээж бэлэн бүтээгдэхүүн гаргахыг бодно. Тийм л тухайн үед одоо тэр ичүүн гэжүүд яаж тохирох нь сарн сая бол энэ читагийн бизнесээ ирчээд манайхаас бол ноос ноолор авъя. Ялгаа ноос авъя гэсэн тийм хүсэлт иржээлээ. Ноос түүхий чигээр аваад хамтраад цөмөрө Монголын ноосоор манай зах зээлээр дулаан хувцас те бий болгоод тэгээ манай зах зээлээр гаргая гэсэн ийм санал тавьж байлаа. Тийм болохоор бол аж ахуйн нэгжид аль нь ашигтай вэ тэрийг л үе бодолсон. Тийм болохоор Оросын албаны улсд бол юу гэдэг тооцоо хийж үзэн л дээ. Ажлах хүч хаана хэмтэн байна, эрчим хүч хаана хэмтэн байна, түүхий эдэг хаанаас тоног төхөөрөмж хаанаас авах гэдэг тооцож үзэж байгаа эдгээр хоорондоо асуудал шийднэ. Хөдөө аж ахуйн, мал аж ахуйн бүтээгдэхүүнүүд голлоод ирэхээр бас малчтын оролцоо, малчтын амжиргаанд одоо бас нөлөөтэй болох юм байна. Тийм байна. Тэгээ дээр нь эн чинь за малчд мал аж ахуй, хөдөө аж ахуй ингээд сонирхоос гадна одоо хөнгөн үйлдвэрлэл гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бидний одоо нөгөө Оросоос импортын тэр одоо нөгөө бичэн юу гэдэг үл ингээд нэг баахан юунууд гэдэг штэ тэн дээрээ мэдээж хэрэг арай өөр бас татварын юутал байгаа бах л та. Энэ бүхнийг энэ ерөөсөө юу юм тантай би бас одоо тодорхой нэг 6 сарын дараа юм 3 сарын дараа хэрэгжижсэн дараа Иркутскд эсвэл одоо тэр болох уулзалт байна штэ. Тэрний дараа юм уу бас нэг тодорхой нэг юм харж ярилцвал бас их чухал юм байна л гэж бодогдож байна. Одоо бид нар ерөнхий зарим магадлал төсөөлөл эсвэл тооцоолол томьёолол нэг юм заримдаа бид нар чинь өөдрөг том эдийн засгийн том төсөөлж тавьчихал дараа нь ингээд хүлээлт өндөр байгаад идэг дараа нь бас ингээд сэтгэл дундуурл болдог шүү дээ. Одоо тэр нөгөө төсөв mëсв дээр бас нэг тийм болсон шүү дээ. Тэгээ манайх ч одоо төсвөр бүр орох нэ. Төсвийн нэг их 80-тай алдагдaltaй байсан 1.4 ч болчихоо да. Ер нь тэгээд яг энэ бас бидний төсвийн алдагдлаа нөхөх боломж байх уу? Энд бол ерөөхдөө бол энэ хилцээлийн гол зорилго нь бол энэ те манай Монголын экспортыг нэмэгдүүлэх. Тэ энэ экспортыг яагаад нэмэгдэж байгаа нөхөр манай татвараас чөлөөлөгдөх. Татвар багасах. Тийм учраас зардал бол багтана. Тийм учраас манай бүтээгдэхүүн бол татваргүй гарна гэх юм бол өөрийнхөө өртгийг нэмэгдүүлж өөрсдөө нэмээ ашгаа нэмж гарах юм боломжтой. Олон нийт одоо өнөөдөр бол юу гэдэг нэг 50 сая долларын бараа одоо ноос ноолрын бүтээгдэхүүн гардаг байсан бол энийг бол бид 100 сая болгох боломжтой өдр болж байна. Ялангуяа бол арьс ширэн бүтээгдэхүүн дээр бол манайх бол айгүй олон төрлийн хромон гутал одоо би саяхан нэг аж ахуйн нэгжтэй уулзаад бол надад бол 10,000 хромон гутал байна. Энийг бол одоо Оросын зах зээл рүү гаргамаар дааш татвар өндөр. Татвар нь багассан гут нь би одоо энэ бүтээгдэхүүнийг гаргамаар байна.
гэж байгаа байхгүй. Тийм аж ахуйн нэгжүүд бол нэлээд их байна. Энэ аж ахуйн нэгжид бид нар таатай орчин бүрдүүлж өгөх гол зорилготой л байхгүй хэлцээр. Тэгээ хажуугаар нь бол нэг бичиг баримтын бүрдүүлэлт хийх чинь бол ерөнхийдөө бол бид нар бол сайн мэднэ л дээ. Одоо Москвагаас одоо манайхын ноолрон бүтээгдэхүүн гаргахад яамнаас нь очиж ямар хүн суртлаар бид нар тэр зөвшөөрлийг авдаг лээ. Сертификат тохирлын гэрчлэгээ гэж байдаг. Тохирлын гэрчлэл бол энэ бүтээгдэхүүнийг манай Оросын зах зээл дээр одоо борлуулахыг зөвшөөрсөн тийм тохирлын гэрчлэгээ өгдөг байхгүй. Тэрийг бол манай говийн дээр бол олон 3-4 жилийн өмнө бол ярьжсэн л Москвагаас очиод бид нар тэрийг хүлээж аваад тодорхой хэмжээний бас давхраамж татвар төлж байгаа тэрийг авч яасан. Аюу хүн сурталтай байсан. Одоо татваргүй болчихвол бид нар тусгай зөвшөөрөл хэрэггүй болно шүү дээ. Хүн суртал хэрэггүй болно. Тийм учраас манай бол одоо нэргэлт нэмэх тийм бүрэн боломжтой байна. Тийм учраас энэ дээр зөмөрөө бол их овчин сэргэлэн тэгээд одоо номынхаа дагуу хуулийнхаа дагуу бичиг баримтаа зөв бүрдүүлж чадаж бид нар ажиллах хэрэгтэй байна. Дотооддоо бас манайх сая татварын багц хууль хүртэл бас аятай 2027 оны гоёо бол би бас бодоод байгаа тийм учрал ерөнхий сайд бол сая их олон хэрэгтэй хэрэггүй одоо тэр зөвшөөрөл авдаг бичиг баримтууд өчнгөө болголоо шүү дээ. Энэ дээр л одоо бид нар бол хамтраад ажиллах одоо төр засагтайгаа бол түншилж ажиллах бүрэн боломжтой болж байгаа байхгүй. Төр засаг бол хэлсэн бизнесийг бол олон талаар дэмжинэ гэсэн бол ямар ч тийм хүн суртал тийм төрийн дарамт гэж байхгүй болно шүү гэсэн байхгүй. Тийм учраас энийг л бид нар бол одоо чөлөөт худалдааны хэлцээр байгуулаад тэгэл энийг бид нар одоо хэрэгжүүлж чадах хэрэгтэй. Тэгээ бас энэ дээр яг энэ юу гэдэг стандарт чанар одоо энэ бүгд ингээд шаардагдаад эхлэхээр манай аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл одоо эрхлэгчдийн бас бүтээгдэхүүний хариуцлага чанартаа бас тэр стандартаа баригдаад өшөө нэг шат дахиж дэвшиж бас сайхан болох боломж л гэж харагдаад байна. Бүрэн болно. Тийм болохоор биднээс өөрсдөөс бол манай үндэсний үйлдвэрлэгч нар их шалтгаална. Тийм болохоор тухайн орн экспорт нь гаргая гэх юм бол тухайн орн нутагт нийцсэн тийм чанарын бичиг баримттай чанарын бүтээгдэхүүн бид нар гаргаж чадах. Яста тийм болохоор зарим техник технологийн өөрчилж магадгүй энэ дэр байх. Тийм болохоор зөмөрөө бол энэ дэр бол хамтраад төр засгийн дэмжлэгтэйгээр зөмөрөө хамтарч одоо шин зах зээл рүү гаргахад энэ бэлтгэл ажлаа бол сайн хангах хэрэгтэй. Сайн явуулах хэрэгтэй. Одоо хэрэгтэй хангахчлаа л да. Одоо 7 сарын 22 гэж одоо юу одоо 12-3 хоног л үлдчихэж шүү дээ. Тийм болохоор одоо ингээд маргааш 10 тийш 12 яг л эхэллээ. Одоо тийм болохоор энийг зэмээр хараа. Тэгээд яг таны хэл дээр бол зэмээр энэ хэрэгжиж эхэлсний дараа бас 2-3 сарын дараа зэмээрээс нэг уулзсан ямар байдалтай байна. Тэгээд энийг бас зэмээр харъя те. Бидний хүссэн үдээж байгаа хэмжээндээ бид нар очиж чадчихна уу те. Энэ яг зөв утгаараа энийг бид нар хэрэгжүүлж чадчихна. Ямар бас хүндрэлүүд гарах нь уу? Энэ хүндрэлүүдийг зэмээрээс яаж арилгах уу гэсэн юм бодолтой байна те. Эхлэлийн үед бол их чухал шүү дээ. Бүх салбарууд бүх одоо шатны хүмүүс бол тэрэн дээр анхаарлаа хандуулж бас ажиглаж алдаа оноогүй явуулчих юмсан. За алдвал баг дээр нь засаад авчих юмсан гэдэг үүднээс бол би 3 сарын дараа нэг жоохон харагдах болол гээд за нэг ингүүл ингмээр юм шиг юм аль алинд нь гарч ирэх байх л гэж бодоод байгаа юм л та. Тэгээд бас би бодоод байна. Одоо өнөөдөр би танаа урилгаар ирээ танаа энэ Спутник Монголиа гэдэг ийм редакцид ирж анх удаа ярилцлага өгөөд танаа хамт олон удирдлагатай танилцлаа тийм л танаа гол зорилго бол бас энэ Монгол Оросын Евразийн бизнесийн холбоог бол хөгжүүлэхэд бас тодорхой хэмжээний бас дэмжлэг үзүүлэх хувь нэмрээ оруулах гэсэн ийм бодлоготой байгаа юм байна. Манай танхимч гэсэн манай танхимын директ одоо Монгол Оросын бизнесийн зөвлөлийн бас энэ гол зорилгонотой бас нийцж байгаа юм. Тийм болохоор цаашдаа бол танаа энэ редакци хамт олонд бол бас амжилт хүсье те. Танаа энэ үйл ажиллагаанд чинь бол биднээс дэмжлэг үзүүлж хамтарч ажиллахад бас бэлэн байна шүү те. Баярлалаа. Та Монгол Оросын бизнесийн зөвлөл бас гүйцэтгэх захирал. Яг энэ талаар хоёулаа бас нэр орж амжсангүй нөгөө хэлэлцээртэй бүр анхаарал хандуулад. Тэгээ хэлэлцээрийн талаар бол ингээд саяны ярьсан шиг одоо тун удахгүй хэдхэн сарын дараа намраас нэлээд гайгүй сайхан төсөөлөлтөй ярих юмтай бас дахиад уулзах байхаа гэж бодож байна. Тэгээд Монгол Оросын одоо бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирлын хувьд за Монгол одоогоор яг одоогийн байдлаар одоо энэ хэлэлцээрээс гадна өөр одоо яг Монгол Оросын бизнесийн тэр юм дээр чухал онцолж ажиллаж байгаа ажил юу вэ? Одоо бол бид нэр энэ 8 сарын сүүлээр болох эрхөө хотод болох бол энэ цайны зам олон улсын юм арга хэмжээ болох юм. Тэнд бол Орос, Монгол, Беларусь одоо хятадаас оролцсон гэж хүсэж байгаа юм байна. Ийм 4 орон оролцсон одоо ийм хамтын ажиллагааны одоо форум болох юм байна.
экспортын барааны үйлчлэн гарах юм байна. Энд бол бид бас бэлтэж байна. Хоёрдугаарт бол 9 сард болоход Орос Монголын бүс нутгийн хамтын ажиллагааны чуулган болно. Тэр чуулганыг бол манай эдийн засгийн хөгжлийн хамт зохион байгуулна. Энд нь бол танхим зохион хамтраад зохион байгуулалтанд оролцоо. Тэгээд бид нар өөрийн аймагт байгаа салбар танхимуудаа 21 аймагт бол манай салбар танхимын салбарууд байгаа шүү дээ. Эдгээр бол бизнесээ төлөөлөл бас энд оролцох боломжтой. Мөн одоо Орос Монгол хятадын худалдаа аж үйлдвэрийн танхимуудаа нэгдсэн холбооны чуулга уулзалт энэ 9 сарын 18-9-нд болох юм. Тэрнийхээ бэлтгэл ажлыг бид нар хангаж байна. Тийм болохоор тэр манай 3 танхимын бас юуны бэлтгэл ажил нь бол бас сэдв нь бол юу яах вэ гэвэл одоо манай чөлөө худалдааны хилцээр эдийн засгийн коридор энэ талын асуудлуудыг бол бид нараас нэлийн ярилцах юм байна. Тийм л шинэ нөхцөл, шинэ байдалд бол бид нар ажиллах юм бүрэн боломжтой. Цаашдаа бол одоо манай Монгол улсын эдийн засаг бол бас цаашаа хөгжиж дэвших тийм. Энэ арга хэмжээ бол бас нэлээд бас идэвхтэй өрнөх байх гэж бодож байна. Тийм болохоор бол бас манай энэ аж ахуй нэгжүүд бас энэ юунд бол чөлөө худалдааны хилцээр энэ болох арга хэмжээнд бол бас нэлээд идэвхтэй оролцож өөрийнхөө бизнесийг бол бас хөгжүүлэх юм бүрэн боломжтой шүү. Бас ийм боломжтой юм байна тийм. Боломж. За ингээд оюун тэгш шахтаага өнөөдөр маш сайхан сэдвийн дагуу ярилцлаа. Тэгээ нэг мэтгэд л одоо ингээд нөгөө 60 минут маань 1 цаг маань өнгөрсөн байна. Ингээд таныг манай Спутник Монгол олон улсын радиогийн урилгаар хүрэлцэн ирж сайхан ярилцлага, дэлгэрэнгүй сайхан мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд сонсогчдоо манай өнөөдрийн тэнхлэг нэвтрүүлэгт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын зөвлөх, Монгол Оросын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал оюун тэгш ах маань оролцлоо. Ингээд танд ажлын амжилт хүсье. Маш их баярлалаа. За баярлалаа.